тав. Ийм хөрх юм авсаа. Энэ ингээд чимээ сонсоод дагаж дуурдаг. Уусаа мэд. Байж л та. How you doing? За би яг саяхан ягаад ч юм нэг өглөөс сэрэнгүүтээ 178 см буюу одоо 5 feet 10 inches гэдэг өндөр эрэгтэй хүнд айгүй дайггүй гоё өндөр юм байна гэж бодоо байжлаа л да. Яг тэгэхээр Фантастикийн Баяр Батах 178 см, Домогт Жан-Клод Ванда мах 178 см, Сильвестр Сталлоне ах 178 см, Майк Тайсон ах маань бас 178 см, Джонни Депп ах бас 178 см. За тэгээд бас Джейсон Стэтхэм ах бас 178 см байт юм байлээ. Тэгээ My ADHD ass тэ Джейсон Стэтхэм ахын нэр ороод ирсэн. Нэр нэг Джейсон Стэтхэм ахын тоглосон Death Race гэдэг үнэн галзуу кино байдаг байсан шүү дээ. Тэрийг одоо дахиад нэг үзвэл гоё юм байна да гэж бодоод олоод үзсэн. Тэгээ та нар дунд ч гэсэндээ энэ киног багадаа үзчихсэн дахиад үзмээр байсан хүмүүс байж магадгүй. Нэг сонирхолтой юм гэвэл яг энэ Death Race-ийн найруулагчаар нь Paul Anderson ажиллаж исэн юм байлээ шүү дээ. Paul Anderson-ыг бол манайхан бүгдээрээ сайн мэдж байгаа алдарт нөгөө нэг Resident Evil franchise-ийн бүх ангийг найруулж ирснээс гадна 2004 оны Alien vs Predator, 95 оны жоохон trash гэсэндээ айгу алдартай өнөө cult classic Mortal Kombat кино энтрийг найруулж исэн найруулагч байдаг. Тэгээ Death Race ч бас 1975 онд гарч исэн хуучин киноны шинжилж хийсэн үйлбэр юм байл шүү дээ. Death Race 2000 гэдэг нэртэй Stallone ах тэнгуүдээ бас нөгөө миний өмнөх бичлэгэн дээрх Big Stan-ы мастрын дүрт тоглодог David Carradine ах хоёрын тоглосон амар сонин алиа гэж хэлчихэж болохоор яг л нэг тухайн үеийн жоохон одоо үзэхэд хамаг юмнууд нь амар хуучирцсан хүүхдийн юм шиг харагдах акшн кино байд юм байлээ. Paul Anderson яг тэр кинонд айгуу дуртай байж таарад өөрийн биеэр шинжилж хийх зорилго тавьсан явж байсан ч гэсэндээ хөрөнгөжилт энэ төр нь босч өгөхгүй айгүй олон жил явсаар эцэст нь нэг юм 2008 онд бүх боломжинд таарч тохироод за тэгээд бага насны минь дурсамж болсон энэхүү сайхан Death Race гэж кино одоо бүтсэн байдаг юм аа. Тэгээ өнөөдөр маань дугаартай Солонгосын Orion компани ээлжид бүтээгдэхүүн болох O-Tube Chips хамтран ажиллаж байгаа. Та нар угаасаа мэдж байгаа энэ chips маань дөрвөн төрөлтэй. Тэгээ өнөөдөр маань миний идэх төрөл болохоор jalapeno and cheese гэсэн төрөл нь байгаа. Cheese, jalapeno, BBQ, chili. Наад чипс, дураарай. Оот дөрөн чипс. Идээд дуусахгүй. Дуустдаггүй чипс. O-Tube. Сүгэрш байлаа энэ зүуд бэтэн чиний тэр дур булам төрх харцан чин мансуур нь галзуурхад ганц гурав номер чин нугар чин нуруу чин төгс эй bad bitch зурх чин төгс чамд хэл хүүхс мөр шүү. Тэгэхээр киноны маань үйл явдал болохоор ер нь бол 2020 онд өрнөх юм байлээ. 2012 онд Америк нэгдсэн улсын гэмтэргийн хэмжээнээс гадна ажилгүйчүүдийн хэмжээ хүн амар ихснээр улсын шоронгууд ачааллаа даахаа болцсон. Тэгээд тэрийг ашиглаад мөнгөтэй хувийн компаниуд одоо нөгөө хувийн сургууль гэдэг шиг хувийн шорон ажилтуулангуудаа хоригдлуудынхаа дунд янз бүрийн болох бүтэхгүй юм хийж өөрсдөө тэндээсээ ашиг олдог болсон болж таарж байгаа нь ер нь бол тэ шоронгийн бизнес гэх юм уу да. Ямар ч л байсан гол үйл явдал маань өрнөх Terminal Island хэмээх нэртэй шоронд нэлээд хэдэн жилийн өмнө хоригдлуудын дунд нохоо зодоон тэмцээн зохион байгуулагдаад интернетээр шууд төлбөртөө дамжуулт хийгддэг байсан ч гэсэндээ цагийн ирэхээр хүмүүс тэр нохоо зодооноос нь уйдаад эхэлсэн нь тодорхой. Улмаар илүү галзуу солиотой хардкор үхлийн тэмцээн шинээрсэдсэн нь Death Race буюу үхлийн уралдаан гэдэг тэмцээн болж таардаг. Саяхан болсон нэг уралдаанд нь уралдааны 3 удаагийн аваргууд буюу Frankenstein, Joey гэж хоёр уралдаанч яг барайнаасаа хэдхэн метрийн өмнө хоорондоо алалцчихагаад Frankenstein Joey-гийн галалсан пуужинд нь оногдоод уг нь бол шатсан машинтайгаа барай руугаа онхолдож оронгуудаа 4 дахь удаага аваргалж чадсан ч гэсэндээ угаасаа ийм амар ослоос баргийн аавын хүү амьд үлдэхгүй штэ. Тэгээд зургийнхаа өмнө зулаас алгасан болж таарж байгаамаа хөөх юм. Уг нь бол үхлийн уралдаанд 5 төрүүлэх юм болов шоронгоосоо суллуулнаа гэсэн шагналтай байдгийн байлээ. Даанч тэгээ 4 дахь дээр өвхөө начиж байгаа байхгүй юу. За тэгээ дараа нийтүүлээ Jason Statham ахын тоглосон киноныхоо гол дүр буюу асар бага цалинтай хар бор ажил хийж эхнэр хүүхэд хоёроо арай хийн тижээдэг Ames гэж залуутай танилцж байгаа юм. Байдгал нэг ажлын өдрөө дуусгачаад гэртээ эхнэр хүүхэдтэйгээ сайхан хөөрхөн байж исэн чинь гаднаас нэг хар масктай үл таних хүн орж ирэнгүүтээ эхнэрийг алчаад
AMC-г өөрийг нь ухаан алдуулцдаг. Ухаан алдаад сэрснийхэн дараа гарт нь нөгөө эхнэрийн алсан хутгыг бариулсан. Тэ одоо угаасаа эхнэрээ алсан гэд хэлмэгдүүлчихэж байгаа гэх юм уу та. Улмаар 6 сарын дараа хэрэгэн эцэслэгдэж ялаа үүрэх шорон руугаа хүргэхэд тэр нь мэдээж манай нөгөө нэг үхлийн уралдаанаараа алдартай терминал шорон байж илгүй яхав. Үлрэх гэж хуйгаар ахлуулсан тэдний шоронгийн цагдаа нар нь бол угаасаа л хоригдлуудтайгаа нохоо гахаа шиг харьцдаг амар сэжгийн нөхдүүд байх нь ойлгомжтой. Гэтэ хамгийн сэжгийн үнэн нь бол одоо яг энэ харагдаж байгаа Hennessy эмээх нэртэй шоронгийнхан захирал хүүхэн хамаг л хор морыг хутгадаг тийм эвгүй заваан сэжгийн хүүхэн баггүй. Тэгээ угаасаа нэр нь ч гэсэндээ вискиний нэртэй бас. Цайны цагаар нэдүүлээ Liszt болон Gunnar гэж хоёр туслахын хамтаар Frankenstein-ы машин дээр ажилладаг байсан ахлах дасгалжуулагч ах хүүтэй танилцахаас гадна Liszt шууд манай AMC-г хараад таньж идэг. AMC бас зүгээр ч нэг хар бор ажил хийдэг чанга залуу ерөөсөө биш юм бэлээ. Цагтаа мэрэгжлийн уралдааж байсан амар жолооч байсан юм бэлээ штэ. Даанч хитрхи өөртөө бардаж зодоо нүдээ ээж буруу одоо омгшиж явжгаад аавын алга татаад мэрэгжлийн жолоодлого хийх эрхээ нас араа хасуулсан. Тэгээд шоронгоос гарснаас хойш тийм хар бор ажил хийгээд амьдралаа зогоогоод явж исэн юм бэлээ. Ямар ч л байсан энэ терминал шорон бол сайхан газар угаасаа биш. Хоолыг нь 50 идүүлчихгүй нэг Паченко гэж нөхөр ирснээ. Хоолн дээр нь нулимаад эхнэрээ алсан хүн энд ч уддаггүй юм да. Араа харж л яваараа гэж мэгээд хуцаад бөө зодон болж байгаа. Ячэтлэн Паченко нөгөө нэг үхлийн уралдаанд нь ордог уралдаанч байсан юм байлээ. Hennessy захирал уралдаанчдыгаа амар онцгойлж хамгаалж хайрладаг. Угаасаа одоо тэ өөрт нь мөнгө олж өгж байгаа тамирчин маягийн хүмүүс штэ тэ. Тэгээ шууд зодооныхан дараа AMC-г өрөөндөө дуудаж уулзсангуудаа дахиж чи жолоочд минь гар хүрээд үзээрэй гэж ахаас гадна ажлын санал тавих гэсэн ингэж яадаг. Юу ажлын санал вэ гэсэн чинь тун удахгүй ээлжид уралдаан зохион байгуулагдах байгаа юм байлээ л дээ. Тэгээд хамгийн гол нь Франкенштайныг тэр ослоосоо амьд гарч чадалгүй эмнэлгийн орон дээр нь асварсан гэдгийг нь хинч мэдээгүй юм байлээ. Үзэгчид тэгээ энэ шоронгийнхын хүмүүс энэ төр бүгдээрээ те Hennessy угаасаа яг тас нууцсан байхгүй юу? Ягаад тэгэхээр тэр Франкенштайн нь одоо UFC-гээр бол Conor McGregor гэх юм уу да. Үзэгчдийн дунд хамгийн олон фэнтэй амар их одоо ийм шинэ үзэгчдийг татчихдаг мөнгөний гахаа одоо уралдааны үзэгчдээс олох орлогыг тултал нь бүүсэлдэг тийм жинхэнэ одоо суперстар уралдаанч байсан болохоор үгснийг нь нууцсан байгаа. Тэгээд Hennessy AMC-г айхтар уралдаанч байсан гэдгийг мэдчихэнгүүтээ чи Frankenstein-ы оронд маскын зүгээд Frankenstein юм шиг жүжиглээд уралдчихаа. Frankenstein угаасаа дөрөв төрүүлсэн байгаа болохоор одоо чи ганцхан л төрүүлчихвэл энэ шоронгоос шууд суллагдах боломжтой гэдэг тийм ажлын санал юм байлээ. AMC яалтчгүй л охин дээрээ хамаг л хурдаараа очимоор л байгаа штэ тий. Ганцхан уралдаан төрүүлэх нь юухан байсан юм бэ гэж бодоод тэр ажлын саналын зөвшөөрч байгаамаа. Улмаар өнөөх Frankenstein-ы механик туслахуудтай очиж танилцахад өнөөх ахлах дасгалжуулагч нь чамайг Frankenstein-ы оронд уралдана гэж биднээс өөр хинч мэдэхгүй болохоор зүгээр л нэг туслахуудын нэг юм шигээр жүжиглээрээ заа юу гэж хэлээд өнөөх домогт Frankenstein-ы 4 удаа төрүүлсэн машиныг танилцуулж байгаа. Тэгээ одоо би машин мэдэхгүй л дээ юу ч гэнэ тэдэн турбоны юутай ингэж тоноглсон гэд амар л юм яриад л ч амар л машин юм шиг үлээ. Ямар ч л байсан уралдаан нийтдээ 3 шаттай үргэлжилдэг. Эхний 2 шат дээр бол барайнд хэддгээр байраар орох нь чухал биш. Зүгээр л алуулчихгүй хүн шиг амьд үлдэхэд л болчихж байгаа. Тэгээд 3 дугаар үеийг хүртэл амьд үлдэж чадсан тохиолдолд 3 дугаар үеийг бол жинхнээсээ яг барайнд төрүүлж орсон нь ялагч болдог тийм дүрмтэй. AMC-с бусад уралдаанчд гэх юм бол за одоо хамгийн түрүүнд Frankenstein-ыг алсан Joey гэж залуу угаасаа хамгийн хүчтэй өрсөлдөгч нь нийтдээ 3 удаа төрүүлж исэн юм байлээ. Уралдааны зам дээр хүн алах болгондоо нүүрэн дээрээ сорив нэмдгээс гадна Frankenstein-ыг бүр үнэхээр хорхоотой араандаа зууцсан гэдэг лөө те. Тэгэж замж мандсан үнэн эвгүй нөхөр байдгийг. Нарлалтын цагаар манай эд дээр ирчингүүтээ Frankenstein-д дамжуулаад хэлээрэ. Энэ удаагийн уралдаан дээр өмнөх уралдаан дээр гүйцээж чадаагүй ажлаа гүйцээгээд нэг мөссөн булшинт ч аваачаад хийн гэдгээ амлаж байна гэж мэгээд олон талаа юм хуцаад байдгийг. Raid тоглож байгаа жүжигч угаасаа манай та нар мэдж байгаа шүү дээ. Галзуу урдын Ромонд тоглодог Tyrese Gibson шүү дээ. Тэгээ одоо нэг юм алай мэдрэл муутай Ромны дүрээрээ нүдэнд мөнхлөгдсөн болохоор ийм кул чанга залуугийн дүрээр ерөөсөө наалдаж өгдөггүй байсараа тэгэл. За тэгээ маргааш уралдааны өдөр аль биесоор эхэлж манай AMC эцэст нэг юм өнөөх Frankenstein-ы хувцас өмснөөр хэдүүлээ Frankenstein-ыг одоо яг хэр аура өндөртэй алдартай гай вэ гэдгийг нь мэдэж авч байгаа юм. Үзэж байгаа хүмүүс байтугай зүгээр хоригдлоо төртөл Frankenstein гэж орилолдоод
баг нөгөө одоо те аава намайг ашиглаач гэх нь олгүй л байгаа л шүү дээ. Машин дээр ирснийхэн дараахан уралдаанчдын туслахууд нь буюу эмэгтэйчүүдийн шоронгоос авчирж байгаа бовн халуухан эмэгтэйчүүд нь ирж идэг. Энэ эмэгтэйчүүд нь одоо нөгөө уралдааны үеэр буу зэвсэг мэвсгээ ашиглахад нь туслах үүрэгтэй л байдаг юм байлээ. Гэтэ яг үнэндээ тэрэндээ ч бас биш л те. Зүгээр л одоо үзэгчдийн нүдийг баясгал үүрэгтэй одоо хенисийг хийж байгаа л ажил юм байлээ л те. За тэр яг AMC-ийн туслах нь болохоор яг нөгөө нэг те Франкенштайны туслахаар айгүй удаа ажилласан байсан Кейс гэдэг эмэгтэй байдгийн. Кейс Франкенштайныг үгтсэн гэдгийг мэдж байгаа болохоор AMC өөрийгөө нуугаад авах шаардлагагүй. Тэглэж угаасаа машин нь тэнтэй цонхтой болохоор маска тайлсан чинь Кейс те Шила Франкенштайнээс хамаагүй царайлаг залуу байна гэж яадаг. Угаасаа яг уу Джейсон Статам ах үсэн жоохон халзарцсан л болохоос ш хоёул залуу л та. За тэгээ энэ уралдаан нь яг яаж мөнгө олдог вэ гэхээр интернетээр дамжуулаад зардаг гэсэн штэ те. Нэгдүгээр үеийн дангаар нь үзье гэвэл $99 төлнө. Эсвэл 3 үеийн гурвуулангийн үзье гэх юм бол $250 төлдөг юм байлээ. Одоогийн байдлаар Франкенштайны эргээ ирэлтгээд хүмүүс бүр амар хайплцсан уралдаан эхлээжгүй байхад 12 сая хүн 3 үеийн үзэх худалдаа авалтаа хийцэн байдаг. Тэгэхээр айл хизээний 3 тэрбум доллар олцсон байна гэсэн үг байхгүй гаалзуу. Галзуу гэснээс Social Pay Loves Movie урамшууллын дагуу 2025 оны 2 сарын 4-өөс 2 сарын 28-ны хооронд буюу 2 сарыг дуустал Social Pay болон Social Pay Junior аппликейшнийг ашиглан өргөө кино театрын үзүүрийн тасалбар худалдаа авсан хүмүүр төлсөн мөнгөнийхөө 20%-ийг буцаа олгуултаар авах боломжтой байгаа юм байна лээ. Мэдээж попкорн, ундаа энтрийн худалдаа авалт тооцогдохгүй зөвхөн киноны тасалбар л гэсэн үг шүү дээ, тэ. Өргөө цэгийн вебсайт болон өргөө кино театрын бүхий салбаруудын киоск төхөөрөмжөөс тасалбараа худалдаа авахдаа Social Pay application дэх голомт банкны бүх төрлийн кредит карт эсвэл The Color Card-ийн аль нэгийг сонгон төлбөрөө төлөөл төлсөн мөнгөнийхөө 20%-ийг буцаагаад авах нэ. Social Pay Loves Movie. Тунгутлгүй уралдаан маань эхэллээ. Кейс бол яалтчгүй бас зам мамаа сайн мэддгийм байлээ. AMS-д янз бүрийн одоо товч замнууд зааж өгöd ахаас гадна AMS ч гэсэндээ олон жил уралдааны хэмжээнд машин бариагүй ирнэ. Амар сайн жолоодод идэг. Тэгээ бас нэрээ уралдаантай холбоотой нэг юм гэвэл жолооч нар бүгдээрээ л машиндаа буу зэвсэг энтертэй хэрнээ шууд ашиглаж болдоггүй юм байлээ. Зам дээр үе үе нэг юм хамгаалтын тэмдэг эсвэл сэлэмний тэмдэгтэй хэсэг байдаг. Тэрний дээгүүр яг 4 дугуйгаараа гарч иж зэвсгээ идэвхжүүлж авдаг. Сэлэмний тэмдэг нь болохоор урагшаага буудах бууг нь идэвхжүүлдэг. Харин хамгаалтын тэмдэг нь болохоор арагшаага утаа ч юм уу, тос ч юм уу юу ч нэг юм цацруулж ард явж байгаа үнэ эвгүй байдалд оруулах боломжийг идэвхжүүлдэг. Дахиад бас нэг юм байгаа нь гавлын тэмдэг гэж нэг юм байгаа. Гавлын тэмдэг нь яг яад юм гэж юу? Smoke. Shells will be through the tombstone. What the hell? За тэгээ ингэж хамгийн сүүлд орсон ч гэсэндээ эхний уралдаан дуусахад сая нөгөө уралдааны голоор Паченко манай өнрөө яг нөгөө эхнэрийг алчаад гарсан алуурчин шиг гараараа буу гаргаад үзүүлсэн болохоор AMS ер нь юу болоод байгааг жоохон гадарлаад эхэлсэн л байгаа юм л та. Хенеситэй уулзсангуудаа эхнэрийг минь алсан алуурчин энэ шоронд чинь байна. Уралдаан эхлэхээс өмнө 7 хоногийн өмнө над шиг уралдаанч танай шоронд ирсэн нь тохиолдлын явдал гэж би л бодохгүй байна.
Маргаашийн уралдаанд чинь би оролцож чадахгүй гэд хэлэхэд Хеннесси Эймсийн жоохон охиныхын зургийг харуулангуудаа чамайг энд ингээ байж хахад охин чинь хойд ээж автагаа танилцаад хэдэн жилийн дараа гэхэд чамайг төрсөн аавыгаа аач гэж мэдэхгүйгээр өсөж торинно гэд ерөнхийдөө болвол хүүхдээр нь дамжуулж сүрдүүлж байгаа гэх юм уу да. Олон талын юм хуцаад байлгүй уралдаандаа төрүүлэхдээ анхаараа тэгвэл охиныг чинь өөр хүнд үрчлүүлэхгүй гэдэг тийм санал ч юм уу сүрдүүлэх ч юм уу те. Эймс яалтчгүй хамгал урдаараа охиноо өөр дээрээ амаар байгаа болохоор уралдаанаа үргэлжлүүлье л гэж шийдэж байгаа. Гэтэ Печенког бол зүгээр орхихгүй тодорхой оройн машинтайгаа ноцолдож агаад Печенког олоод очисон ч гэсэндээ нөгөөдөл нь яалтчгүй олуулаа. Тэгээ бүр бөө зодон болжуулж эцэст нэг юм Эймс дийлж чадсанаар чи яг яагаад их нэрийг минь алсан юм бэ гэд асуухад угаасаа ойлгомжтой ганц од уралдаан чинь буюу одоо мөнгөний гахаа нас орчхаад орлого нь багасах гээд байсан болохоор Хеннесси албаар яг Эймсийг олж тоочглонгуудаа Печенкогоор эхнэрийг алуулад Эймст хэргийн тохоод энэ шорон руугаа авчирсан л болж таарж байгаа юм л та. Печенко бүр өөрийнхөө амаар Эймсээс ам гууж байгаад одоо ингэсэн тэгсэн намайг ингэсэн би алаагүй гэж хэлж идгийг данч Эймсийг яг Печенког алах гэж хахад нь үйлрэх гарч ирж зогсоосноор уралдааны зам дээр л Печенког алах боломжтой л болж байгаа юм л да. Маргааш нь ч боллоо уралдаан ч эхэллээ. Эймс бас Кейсийг жоохон сэжиглээд байгаа юм байлээ. Хеннесси угаасаа Франкенштайн гэж одоо мөнгөний гахагаа 5 төрүүлээд судаллагдаасаа гэж бодохгүй болохоор Кейст мөнгө ч юм уу юу ч амлаад зүрийн байдлаар төрүүлэхэд нь саад болуулдаг байсан байгаа байхгүй юу. Тэгээд уг нь бол яг тэр нас бардаг уралдаан дээр нь кейс зүгээр нэгт оруулж болохгүй шүү гэдэг тэр нөгөө Хеннессигээс авсан даалгаврынхаа дагуу ажиллаа хийгээд энэ ч ажиллахгүй байна гэдэг ингээ удаашруулад исэн ч гэсэндээ Франкенштайн өөрөө гүрийж эвдэрхий машинтайгаа явсаар байгаад барайнд орохоос өмнө нөгөө те Жовид алуулсан юм байлээ. Тэгээд шууд Эймс кейсийг сүрдүүлээд Франкенштайнд хийсэн юм шигэ юмаа надад хийх гэж оролдох юм бол гаргаад шидчихээ шүү гэд өөрийнхөө талд уруулж аваад за тэгээ угаасаа Эймст занцсан хүн байгаа штэ тийм Печенког онилж дайрж байгаад эцэст нэг юм осолдуусныхаа дараа бүр зүгээр хаяад явчихгүй Франкенштайны маска өмсөж машинаасаа буунгуудаа өөрийн гараар хүзүүг нь мушгаад алаад тахвал яхуугаа алзоо. Тэгээд тэрнээс нь хойш уралдаан нь үргэлжилдгээрээ үргэлжилжсэн ч гэсэндээ гинэд хаанаас ч юм хүн амир зэвсгэлцэн авраг том машин гарч ирээд энэ юу вэ цусаараа тэгэлгээ бүгдээрээ гайхсан чинь сүүлийн хэдэн сар Хеннессигийн хүмүүс нэг мангар том юмн дээр нууцаар ажиллаад байсан байхгүй юу. Тэр ажиллаж исэн юм нь харин одоо ийм адгууслаг том машин байсан юм байлээ. Яг ямар шүү хэмжээний амир машин юм бэ гэдгийг өөрсдөө үзчихгүй дөө. Лист намайг Жовитой холбоодог. Ганц удаа хамтраад ажиллаж байгаа. За тэгээ ингэж 2 дугаар уралдаанаас Joey Amos 2 хоёулахна амьд үлдснээр маргааш нь улах 3 дугаар уралдаанд жинхэнэ нэгэн эсрэг нэг үхлийн уралдаан болох нь ойлгомжтой болчихж байгаа. Хеннессигийн зүгээс бол угаасаа Amesийг төрүүлүүлэхгүй байх бүхий л арга чаргаа хийж байгаа штэ. Бүр машиныхын доор нууцаар тесрэх бөмбөг байрлуулад хэрвээ төрүүлчих гээд байх юм бол тэрүүгээр нь дэлбэлж аалъя гэж бодож байгаа юм байна лээ. Угаасаа Франкенштайныг нэг удаа сольцохож болсон юм чинь дахиад нэг сольцохож болно. Дахиад нэг навшид би хэрэг тогтцоход чадна энтер гэ бүр энэ бүр үнэн буцрын үг юм атсараа тэгэл. Ямар ч л байсан оройн болж уралдаан нэхлээ. Уралдаан дээр нүртэл заяа. Яг манай Amesийг зэвсэг авах гэсэн чинь зэвсэгний товчоо унтраангуудаа Joey дээр асааж масаагаад нүдийн ухаад алчмаар авгаач. За 50. Ямар ч зэвсэг авч чадахгүй Ames бол ястой Joey-д алуулж байгаа штэ тий. Сүүлдээ бүр арийнхаа ган төмрийг алдаад үнэхээр л ямар ч арга чаргагүй болцсон байж хат нь Hennessy Joey-гийн машинд байдаг
мангар аюултай пуужинг нь автоматар идэвхжүүлээд өгдөг. Уг нь бол Joey зэвсэгний товч энтрийг дараагүй. Гэтэ одоо Hennessy Amos-ыг алуулах гээд Joey-гийн хамгийн хүчтэй зэвсгийг нь өөрийн гараараа идэвхжүүлчихэж байгаа л гэсэн үг штэ тий. Тэгээд эцсийн мөчөд Joey тэр пуужингаараа буудсан чинь алдаж буудаад хан оноодохдаг. Оноодохдогч биш бүр тэр ханын цөмлөөдөгдөг. Шууд тэр цөмөрсөн нүхээр нь манай хоёр гараа зугтаачлгүй яах вэ? Манай хоёр бүр анханасаа өчигдөр оройн ярилцсангуудаа хоорондоо хой үлдсэн байсан байгаа байхгүй юу? Hennessy-г угаасаа Amos-ыг алахын тулд юу ч хийхэд бэлэн байхыг нь мэдчихсэн болохоор яг цаг мөчлөгөө тааруулж агаад тэр цаанаас өгсөн зэвсгээр нь уралдааны замын хамгийн эмзэг хантай хэсгийг нь дэлбэлээд тэгээд тэрүүгээрээ шууд шоронгоос орж гарах боломжтой ганцхан зам буюу мангар урт гүүрлүү чиглээд явчихж байгаа. Hennessy те нөгөө нэг машинд нь суулгасан тесрэх бөмбөгөө дэлбэлэх гэсэн чинь ахлах тасгалжуулагч айл хизээний тэрийг нь унтраагаад гаргаад автсан. Миний бүтээлд хинч гар хүрч чаддаггүй маа балаа угаа минь гэд инээсэн байж идэг. За тэгээд тэрнээс гадна тэр нөгөө гүүр нь мангар урт болохоор уг нь бол нэг уралдаан зарцуулах бензин нь тэр гүүрийг туулж хүрдэггүй. Тэгээд бензинээ арай ихээр аваад явчих юм бол туулж болох ч гэсэндээ уралдаанд их бензинтэй орвол угаасаа дэлбэрж өгөх нь штэ тий. Гэтэ манай хоёр болохоор угаасаа нэгнийхээ бензиний сав энтерлөө буудаж нэгнийгээ дэлбэлэхгүй гэдгээ мэдчихсэн болохоор хоёулаа бензинээ арай ихээр тээшлээд гарцсан байлээ гаалзоо. Улмаар зүхтааж явсаар гүүрээ туулж амжаад Joey бол сайхан ганцаараа салаад явчихж байгаа. Amos харин яалтчгүй бөөн нисдэг тэргэнд хөөгдөж яг баригдгийн даваан дээр өнөөх Case ч харин овоо баатарлахаар Hennessy угаасаа намайг суллна гэд гэрээнд гарын үсэг зурцсан. Тэгэхээр намайг сулж л тараа. Чи нэг харанхуй руу орохороо үсрээд буучих. Би Frankenstein-ы маскыг зүгээд жолооны ард суучээ гэж хэлснээр Amos машинаасаа үсрээд Case харин өнөөх Frankenstein-ы масктайгаа цагдаа нарт баригдаж байгаа юм аа. Joey Amos хоёр угаасаа бас эндээс цаашаага яаж зүхтахаач төлөвлөсөн юм бэлээ. Нэг вагоны контейнерт орж суунгуудаа замаараа Amos-ийн охиныг очиж аваад шууд Майами руу хөдөлгөөр төлөвлөсөн байгаа. Манай хоёрыг ингээд сайхан зүхтааж авах хооронд Hennessy өнөөх Case-ийг барьж авсан гэдгээ мэдэхгүй бүх зүйлийг удирдлагадаа аваад зохицуулчлаа гэж баярлцсан томчуудаас баяр үргэж явуулсан бэлгнүүдээ задлцсан байж хаас гадна мөнгө төлж үзсэн хүмүүсийн тоо 70 сая хүрсэн буюу нийтдээ 17 тэрбум 500 сая долларын орлоготой ажилтсан болж таарж байгаа байхгүй юу. Гэтэ тэр яг уу задлж исэн бэлгнүүдийн нэгнээс өнөөх Amos-ийн машин суулгасан бомб нь гараад ирдэг. Яасан байх нь вэ? Ахлах тасгалжуулагч тэрийг бэлгийн айрцагт хийгээд явуулсан байгаа байхгүй юу. Гаалзуу гал бадран ас тэгээс дэлбэрж байгаа шүү дээ. Гал бадран ас. Энэ явдлаас 6 сарын дараа манай Amos Joey хоёр Майами яваагүй л байдаг л да. Одоо угаасаа ямар ч мөнгөгүй хоёр баачка яаж Майами явна гэж төлөвлөж ийсэн. Мексикт очсон. Ёстой яг гэмт хэрэг мэрэгээс айгу хол, айгу тийм хөөрхөн ийм машин засварын ажил хийсэн шигэ энгийн амьдралаар амьдраад эхэлсэн байдаг. Манай хоёр дээр дахиад нэг хүн нэмэгдэж ирдэг нь мэдээж Case. Угаасаа Hennessy үгдсэн болохоор заваарж маваарлгүйгээр яг тэр нөгөө суллах гэрээн биелээ олоод гараад ирцсэн байгаа байхгүй юу. Гэхдээ тэр Case жахвтай одоо хамгийн чухал хүн болвол манай Amos-ийн охин. Харин тий ашгүй Amos охиноо өөр дээрээ авч чадсан байдаг. За тэгээд кино маань ингэж сайхан аз жаргалтай төгсгөлөөр дуусж байгаа юм аа. За тэгээд өнөөдөр минь видео энэ дүрээд өндөрлж байна. Тэгээд одоо хэдүүлээ өөр юу ярих вэ? Ийм хоол идээ сууж байна. Энэ их гоё юм байлээ. Өөр сонир сайхан чалгадаа хэдүүлээ уусаа дараачих амжилтгаар тун удахгүй болохоор төвчээртэй сайхан хүлээж агаарэ. Хайртай шүү. За сайхан амраарай. Бай зөө зөө.